Хоньны ноосыг бол одоо бид нар одоо малчтаасаа нөгөө одоо малын түүхийд өнгөө болоод байна шүү дээ. Тэрийг бол бид авчил одоо ашиглаж бүтээгдэхүүн болгож байгаа юм. Тэгээд тэр бол эсгий болно. Хурганы нооснууд нь гутал болно. Тэгээд тэр дотроо нөгөө эсгийгээ бол янз бүр одоо чинь тайраад эсгийгийн дотор хийгээд бүрээсрээд өөрөх болно. Одоо малчтай эмээлмийн давхар хүртэл болно шүү дээ. Бидний хийж байгаа энэ бүтээгдэхүүн бол одоо баян дэлгэрийн брэнд бүтээгдэхүүн. Анхнаасаа ерөөд баян дэлгэрийн ганц брэнд бүтээгдэхүүн. Улсын үйлдвэр байсан. Тэгээд тэр өвчлөгдөөд тэгээ хөөрөөр эрхлэх гэж хуулаа. Тэгээд манай энэ хүүхдүүд бас авч малчтайгаа дэмжиж байгаа ийм л үйлдвэрлэлтэй. Одоо өргөжөөд хоршоо болоод байж гэн гарваад гişүнтэй. Халаад эдэрцмарын тийм гутлын хийж өгч гэх юм бол хийж өгнө. Одоо тэгээ багтаж шингэхгүй борлуулж чадахгүйга наран туул дээр байж чэнжүүдийн гас дэмжүүлж борлуулж байна. Нэг эсгийн гутал одоо 300 г ядаж 500 г хил ордог юмд бол 2-3 хурганы ноос орох жишээтэй ингээд. Бүрийн жижигт нь бол гайгүй. Өөрхий нэг юуных ноосоор хийчихнэ. Хурганы ноосоор. Олон жил үйлдвэрсэн болохоор энэ ойролцоох нөгөө норм төлөвлөгөөнд өгдөг байсан үеэс ахуулаад мэддэг учраас энэ бол брэнд бүтээгдэхүүнээ хэвээр хадгалагдаж байгаа. Одоо цагаан алтын шин бид нар өшөө тэгээд алтаар юу хийж болдог вэ тэрийг хийж байна.